Сонгуулийн үр дүн явц гэдэл үнэхээр завгүй орой өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр ЭЖМ-ийн бүрэн эрхийнхээ хугацаанд олон улсын харилцаанд ямар бодлого хэрэгжүүлэх талаар ямар амлалт өгсөн бэ? Ялангуяа Вашингтонтой хилцээ хийх тал дээр. Одоо бол илүү прагматик буюу нөхцөл байдлаа тохирсон бодиттой шийдвэр гаргах удирдагч хамгийн чухал байна. Тиймээс ч Солонгосын ард түмэн ардчил болон эдийн засгийн өсөлтийг сэргээнэ гэсэн итгэлээр түүнийг сонгосон байхаа гэж бодож байна. 5 дугаар сарын эдийн засгийн дата мэдээлэлээс харахад Америк нэгдсэн улс руу чиглэсэн Солонгосын нийт экспорт аль хэдийн 8 орчим хувиар буурсан. Үүн дотор задлаад харуул гангийн экспорт 21%, автомашины экспорт 32 хувиар буурсан байна. Тиймээс ЭЖМ-аар удирдуулсан шинэ засгийн газар Трампын засгийн газартай хийх хилцээрийг чухалчилж хурдан урагшлуулах шаардлага үүсэж байна. ЭЖМ бол арчсан намаас сонгогдсон зүүнний үзэлтэй хүн. Тэгэхээр хилцээрт ямар байр суурьтай хандна гэж харж байна вэ? Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс Орос улбаны улс болон Хойд Солонгостой харилцах харилцаан дээр өмнөх засгийн газраас өөр үзэл баримтлалтай байх болов уу? Тэглгүй яах вэ? Миний түрүүн хэлсэнчлэн цаг үе өөр болсон. Азад геополитикийн нөхцөл байдал 3 эсвэл 4 жилийн өмнөхтэй харьцуулшгүй өөр болсон. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны үеэр ардчилсан нам болон ЭЖМ-ийн ерөнхийлөгч аль аль нь прагматик буюу бодит байдал тулгуурласан үзэл баримтлалаа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл Америк Солонгосын батлан хамгаалахын хамтын ажиллагааг гадаад бодлогынхаа гол төвцөгт байлгана гэсэн үг. Мэдээж хэрэг Солонгос улс 1.4 тэрбум хүн амтай хөрш хятад улстай таагүй харилцаатай байж болохгүй. Тэгэхээр хятадтай доктортой харилцаатай байх нь чухал. Үүнээс гадна Солонгос болон Япон улс стратегийн хувьд нэгт холбоотой болсон. Тэгэхээр геополитик болон эдийн засгийн хувьд ч тэр ерөнхийлөгч ЭЖМ-ийн прагматик хандлага баримтлах нь тодорхой байна. Сонирхолтой юм. Ерөнхийлөгч ЭЖМ сонгуульд ясны дараа түүнд хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь Японы ерөнхий сайд Ишиба байлаа. Тэрээр өмнөд Солонгостой харилцаагаа улам сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мэдээж улс төрийн намууд болон зүүн жигүүрийн улс төрчид хаашаа чиглэхээс хамаарат нөхцөл байдал яривхтэй болох байх. Гэхдээ бүр өргөн цар хүрээгээр наваад үзвэл таны дурсанчлан Хятадтай хийх харилцаа мөн яригдана. Тэгэхээр ЭЖМ-ийн засаг захиргааны хувьд Хятад болон Америк нэгдсэн улсын харилцаан дээр хэрхэн тэнцвэртэй байдлаа хадгална гэж харж байна вэ? Учир нь Америк нэгдсэн улс тарифаар дамжуулан экспортын хэмжээнд хяналт тогтоохоор зорж байгаа шүү дээ. Энэ нь мэдээж өмнөд Солонгосын технологийн экспортод сүргээр нөлөөлөхөөр байна. Russia and sending, these soldiers to the war in Ukraine, etc. So I think that this Тиймээ Солонгосын хойгт үүсэж буй аюулгүй байдлын асуудал үнэхээр ноцтой гэж би харж байна. Умард Солонгос Оростой харилцаагаа улам гүнзгийрүүлж Украиний дайнд өөрсдийн зэрэгээ илгээж байна. Ийм үед Америк нэгдсэн улс өмнөд Солонгостой хүчтэй зэрэгээ холбоо тогтоох нь шүүмжил дагуулж болзошгүй. Америк нэгдсэн улс болон Хятадын геополитикийн уртцлал байдлын хувьд технологи экспортыг хянах зорилготой арга хэмжээнүүд нь улсын хууль журамтай холбоотой асуудал. Тиймээс аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Америк нэгдсэн улсын програм хангамж болон технологиг ашиглах гэж байгаа бол Америкийн хууль тогтоомжинд нийцүүлэн хийхээс өөр аргагүй болно гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр Солонгосын аж үйлдвэрийн салбар Хятад болон Японтой нэгт уялдаатай байдаг. Тиймээс нийлүүлэлтийн сүлжээг доктортой байлгах нь зөвхөн Америк нэгдсэн улс ч биш, дэлхийн эдийн засагт ашигтай гэж бодож байна.